Энэ өдрийн мэндийг хүргэе. Гоо байна байна. Чамд хэцүү байсан уу? Чамд яг одоо хэцүү байна уу? Тэгвэл нэгэн зөвлөгөөг танартаа хүргэе. За хэлцгээе. Нэгдүгээрт чамд хэцүү байгаа бол шалаа угаагаад эхлээрэй. Гараараа шүү. Биелээгүү. Эмээ ингэж хэлдэг байсан юм. Тархиа биедээ болох хэрэгтэй гэж. Чи шороо хүйтэн хүнд биеийн хүчийг мэдэрч байж өөрийн хяналтыг эргүүлэн авдаг гэж. Энэ нь цэвэрлэгээний тухай огт биш шүү. Харин бодит байдал дээр буух тухай бөгөөд чи хүнд зүйлээ бодсоор байгаад тархичин төвшөөртэй байгаа болохоор юу ч сэтгэхгүй байгаа юм. Хоёрдугаарт чухал шийдвэрийн өмнө 3 шөнө сайн унт. Заавал 3 шөнө шүү. Нэг биш 3 шөнө. Эхний өдөр чамайг сэтгэл хөдлөл удирддаг. Хоёр дахь өдөр айдас, харин 3 дахь өдөр толгой чинь зөв бодож эхэлдэг юм шүү. Боддоо хэдэн удаа яарсандаа харамсаж бай. Жоохон хүлээжгүй явдаа гэж хэдэн удаа бодож бай. Сайн бодоод үзээрэй. Мэргэн ухаан гэдэг бол сэтгэл хөдлөл. Шийдвэр гаргалт хоёрын хоорондох зай шүү. Сайн тогтоож авах хэрэгтэй. 3 дугаарт хэрвээ сэтгэж сэрч чадахгүй байвал хөл рүүгээ хүйтэн ус асгаарай. Шүвшрүү биш байн гадаа хашаан дотроо зогсож байгаад төмпөнгээр хөл рүүгээ хүт ус хийгээд байгаарай. Эмээ ингэж хэлдэг байсан юм. Би хүчтэй сэрэнгүүт тарих бодит байдлыг мэдэрч манан арилдаг гэж. Их сонирхолтой гааз. 4-р юу ч болж бүтэхгүй байвал хайрлын тавган дээр юу ч хамаагүй шаараарай. Ямар ч хоол байж болно. Идэх хүсэлгүй байсан ч болно. Дуу, үнэр, дулаан энэ 3 нь тархинд аюулгүй гэсэн дохио өгдөг. Би хоол хийж байна, би амьд байна гэсэн үг. Энэ нь бясалгалаас ч илүү төвлөрөхөд чинь тусалдаг. Ялангуяа бүх зүйл нурж байгаа мэт санагдах үед хайрлын тавгаа гаргаад шар. Шар хидлэн дуургаж хоолоо шар. Үнэртүүл гэж эмээ хэлдэг байсан. За 5 дугаарт хэрвээ бүх зүйлд бухимдаад уур хүрээд байвал зүгээр гадаагаараа далах. Ядран хатартлаа шүү. Уцаа авч явахгүй, зориггүйгээр зүгээр л урагшаалах. Асуудлаасаа зүгтах биш, харин тэднийг салхилуул. Эмээ ингэж хэлж байсан. Уурыг дарах биш, шатаа. Уурыг хурдан шатааж чадвал хохиролгүй, уналтгүйгээр даваад гарч чаднаа гэж. Айхтар байгаа шүү. Эмээ нар айхтар зөвлөгөө өгч байгаа юм шүү. Заавал туршаад үзээрэй. Их сурвалжийг коуч Бат Цэнгэлээс. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй.